За 1953 онд Увс аймгийн Завхан суманд ирсэн Ховд аймгийн Булган сумын Ариат Няма гэдэг эрдэнэцэгтэй гэр бүл 77 онд гэр болсон 4 хүүхэдтэй үүсгэсэн. Том хүү маань одоо хэлийн үе дамжсан одоо хэлчин одоо тэтгэвртэй гарсан надтай хамт одоо тэтгэвэр өөр курстгээ явж байна. Манай бэр хэл хамгаалахын энэ 0249 дугаар ангид одоо автын ашиглалтын ахлагч ийм албанд ажиллаг үе дамжсан ийм одоо хэлчин хүний хэлчин байгаамаа би одоо өөрөө бол 44 жил Монгол улсын хэлийг одоо хамгаалахад өөрөө гүйцэтгсэн. 73 он цэргийн албанд татгад Шилэнгийн байцаа өнгөрүүлэх гэж тэр үед одоо байцаа өнгөрүүлэгч нэрлэдэг байсан. Тэрэнд жил 4 сар бол баагаад 74 оны 12 сард офицерын курстээ өгсөд 75 оны 6 сард Ховдын Булган сум дахь хэлийн 030 дугаар ангид салаан дараах энэ албанд 4 жил ажиллаад 1979 онд химийн албаны даргаыг 10 жил 89 он хүртэл 10 жил химийн албаны дарга хийж аваад 89 онд хэлийн төлөөлөгч аппарат гэж байх үед тэнд аж ахуй техникийн офицераар шилжиж 90 онд отряд хэлийн төлөөлөгч аппарат хэлийн хороо болж хорооны боловсон хүчин хариуцсан тасгийн дарга хийж 90-95 онд боловсон хүчний тасгийн дарга 95-аас 98 он хүртэл заставын дарга 1-2 дугаар заставын дарга ажиллаж байгаад 98 оны 7 сарын 1-нд хэлийн албаны засагт 21 жил одоо хэлийн албаны засагт хэлийн албаны ахлах авчаар хэлийн албаны засгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг ажлыг хийж байсан. За энэ хугацаанд ажиллах хугацаанд улсын хэл дэржсэн 25 удаагийн 154 хэл дэржигчийг өөрийн биеэр саатуулж зохиолж өндөгөө шийдвэрлсэн. Тэр үед одоо хэл намайг 89 онд шилжиж ирж байхад хэлийн пост нэртэй байсан. За хамгаалтыг бол одоо хэлийн постод болохтар зэрэг заставын постын дарга холбоочин жолооч ингээ 3 хүн одоо постын төвдөр байна. Пост ахлагчныг хэсгээр үтсэн. Нэг ахлагч одоогийн заставын 3 заставын нэг одоо хариуцсан хэсгийг нэг ахлагч хамгаалж байсан. Жишээлбэл одоо ахлагч Даваажо гэж ахмад хэлж юм байна. Тэр хүн одоо 3 заставын хариуцсан хэсгийг хамгаалж байсан. Үүрэг нуураас ахгуулаад одоо халын даваа хүртэл ингээ 3 заставын хариуцсан хэсгийг хамгаалж байсан. Нэг хэсгээр үтсэн ахлагч одоо нэг айлын гэрийн гадаа нэг жижигхэн гэр барьж яваа. Тэгээд одоо хэл орчмын дэглэмийг сахиулах үүрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байсан. Ийм одоо хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан. 4 оноос эхлээд цэрэг хамгаалтанд шилжиж ирсэн. Тэгэхдээ Ховд аймгаас 50 цэрэг аваад үүрэг, боршоо, сагил гэсэн 3 стейсийн застав гэсэн 4 заставтад цэрэг хамгаалтанд шилжиж байсан. Одоо бол бүх заставд цэрэгийн хамгаалтанд шилжсэн. За хэл хамгаалтыг нэгтрүүлэхийн тулд цэрэгийн хяналтыг одоо идэвхжүүлэх хэлийн хэсгийн хяналтанд амрах хэсгийг нэмэгдүүлснээр хэлийн зөрчлийн тоо багассан. За хэлийн харуулуудыг одоо шинээр их байгуулсан. 25 хэлийн харуулыг 25 хэлийн харуул 2 хэн хамгаалны байрыг барихад өөрөө би бол одоо газар дээр нь зохион байгуулж хяналт газар орнын зааж өгч байсан. Одоо тэр хэлийн харуулууд бүгд дүүргээ гүйцэтгэж явж байгаа юм талтай. Хэлийн албаны ажиллаж байхдаа сүүлийн 30 жилийн хэлийн зөрчлийн судалгааг хэлийн энэ одоо өөрийнхөө анги за баруун хорооны отряд 10 жил, Завхан засгийн отряд 20 жил хэлийн зөрчлийн одоо судалгаануудыг одоо 4 чиглэлээр хийж өгснээр одоо хэл хамгаалтыг зохион байгуулах, хэлийн отрядны даргын хэл хамгаалах шийдвэрийг боловсруулахад тусдын болж байсан ийм төвхтэй юм аа. За отрядын хэмжээнд 1139 хэлийн зөрчил гарснаас 1115 хэлийн зөрчигчийг саатуулсан төвхтэй отряд. Үүний үзэгчдэр хэлийн цэргийн одоо 90 жилийн хугацаанд хэлийн цэргийн хэмжээнд 1100 хэл зөрчилсөн отряд бол байхгүй. Өмнөгөн отряд нэг 500 хэлийн зөрчил хэл зөрчигч саатуулсан гэсэн юм тав баримт байдیں۔ Тэгэхээр манай отряд бол хэлийн зөрчил цагийн байдлын хувьд бол хэлийн отрядуудаас хамгийн их цагийн байдлын өрнөлт ихтэй ийм отряд. За сүүлийн хавар 99 гэдэг хэлийн операцийг хэлийн цэргийн хэмжээнд манай Увсын хэсгийн хэсэгт
анх удаа зохион байгуулсан, 2 удаа зохион байгуулсан хавар 99 гэсэн операцийг ардын армийн анги, хөлийн цэрэг, за тэгээ хүчний байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж хэл хамгаалтын нэгтгэрлийг одоо сайжруулсан юм төвхтэй хамт ажиллаж ирсэн одоо ахлагч Даваажов, Баян Дэлгэр, Бац хорондоо байна. Хөлийн цэрэгийн одоо тэргүүний шадар сайн дарга Баярбат хорондоо, за сайн тэр генерал Гөлгөө хорондоо, Талигач Гөлгөө хорондоо, за тэгээ бус хамт ажиллаж ирсэн дарга нартаа их баярлж явдаг. Тэр дарга нараас одоо их зүйл сурсан. Бац хорондоо болохоор миний цэрэг Ховд аймгийн Булган сумын Ярантын став өлөөрөн дээр гойжгаад сургууль явж ирсэн. Би тэгэхэд Ярантын клийн ставуудын намын өрөөнд дарах гэдэг нэг орон тооны ус тийм ажил дээр бас ээж Бац хорондоо сургууль явуулахад бас тусдын болж бас ийм төвхтэй юм аа. Одоо ингээд хамт ажиллаж байсан одоо үеийн ахмад хэлчидтэй эрүүл сайн сайхан уртудаа насхыг хүсэн өрөө одоо албааж байгаа хэлчидтэй албанд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан эрүүл хүсэн өрөө. Одоо бол хөлийн ставууд бол сайхан тогтцол соёл сайтай албан үүрэг одоо нэр төртэйг үүсгэхэд одоо бүх ахуй нөхцөл бүрдсэн байгаад одоо их баярлж явдаа. За ингээд өдрөдийнхээ үйлдэлхэнд эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.